За манай аудитын байгууллагыг чухал асуудал оруулж ирж байгаамаа. Би энийг бас нэлээд үзсэн. Гэхдээ надад бол шин зүйл биш л байгаа л да. 12 он биш 14 оны төсвийг оруулахад тэр үеийн манай байгууллагууд ажиллаад ер нь Монгол улсын төсөв болвол авилгасан байна гэдэг ийм л юмыг би их хурлын энэ дээрээс хэлж ирсэн. Тэрний цаана юуг ойлгоод байгаа вэхээр яг л манай аудитынхны оруулж ирж байгаа юм л хэлж байгаа. Зураг төслөөс энэ авилгал эхэлдэг. Зургийг янз янзаар зурдаг. 320 хүүхдийн сургууль гэхэд өөр компани зурдаг. Ингээд манай засаг дээрээс энэ авилгасан төсвийг алга болгохын тулд багасгахын тулд юу хийсэн гэхээр нэг загварын зураг төсөв хий. Магадгүй тэр одоо орон нутгийн онцлогоос хамаараа сүвэр нь өөр байж болох байх. Фасад нь өөр байж болох байх. Бусад юмыг ингээд зургийг хэмнэ гэсэн. Одоо би юу болсныг мэдэхгүй байна. Дараа нь тэр зураг дээр хийдэг төсөвчин гэдэг бол одоо маш аюултай зүйл. Би зүгээр одоо нэг жишээ хэлэхэд намайг тэр үед байж хахад л өчигдөр нь 3 тэрбумын төсөвтэй байсан тэр объект маргааш нь 4 тэрбум төгрөг гэж байна. Яаж нэг хоногийн дотор 1 тэрбумаар төсөв төрдөг нэмэгддэг. Тэгэхээр энэ төсөвчин гэдэг дээр бол асар их том авилгал явж байгаа. За энийгээ бол одоо яаж шийдэж байгаа мэдэхгүй бид нар бас баяр сайхан сайд барилгын сайд байсан хийх гэж оролдоод явж л байсан. За материалын үнийг өсгөх нь за тэр нэг стандарт энэ аимшигтэй шүү дээ. За өшөө нэг юм хэлэхэд хугацаа. За манай их хурлынханд бас буруу юм байгаамаа. 5 жил 3 жилээр нь байшин босгоно гэж тавьж байгаа. Энэ одоо уулаас л дампуурл. Ингээд 100 байшинг 5 жилээр босгоно гэж тавьсанд орвол 20 байшинг 2 жилийн дотор босгоно гэж тавих хэрэгтэй. Тэр энэ завхралд хувь нэмэр оруулж байгаа бас манай их хурлын бас зарим нь бий. Тойрог дээр нэг жоохон давчигээ. Ийм янзлах ёстой. Тэр байтугай бид нар өртөг зардлыг хямдруулах ёстой. Сүм болгон соёлын төв, сүм болгонд нэг заал гэдэг ингээд авахад байх юм уу? Тэр объективдыг нийлүүлэх юм уу? Энэ дээр нэг магнисрын дарга та нэг очиод үзчих. Дундгой аймгийн 3 сайхан сум маш үлгэр жишээ. Энэ манай Эрдэнэ бүрэн гишүүн тэрний хийсэн. Тэгтээ арай чадаагүй. Соёлын төв юу хоёр нь нэг хантай байхгүй. Ядаж одоо зардлаараа багасч байгаа. Гэхдээ энэ бид нар нэг жижиг улс байж хамаг мөнгө цемент шавар төгөөд зуурмөд нөгөөд дуусгаж байгаа. Уг нь бол боловсрол хэрэгтэй. Уг нь эмнэлэг хэрэгтэй. Тэгтээ бид нар байшинд мөнгөний нөгөө дуусгадаг байхгүй. Уг нь тэнд ажиллаж байгаа хүмүүс тэнд хэвдэж байгаа өвчтөнгүүдэд мөнгө ч очиж ямар байхгүй. За 1 минут нэмж өгье. Би ер нь санал хэлж байгаа шүү. Та нартай бол 150% санал нэг байгаа учраас би тэгээд нөгөө яг өнгөрсөн ч гэсэн би зарим юм засчих болмоо сан. Тэгээд төсөвчин дээр анхаарал өгөөрэй. Яаж хугацааг дахиад хууль муулийн өөрчлөлт юм уу? Ерөөсөө 2 жилээс илүү дамнаж юм барьмааргүй байна. Манай үед энэ автозам яагаад юм хурдтай явсан гэхээр 120 км зам аваад дараад хэвтчихсэн нэг амтныг чи чадахгүй бол бусад компаниудаа оруулаад тендер зарлигээ 5 компани орохоор 20 км-ийг аваад тэр зундаа барьчихдаг баг. Гэхдээ гэх мэтлэн уг нь хүсэл байвал энэ ард түмний ахуй амжиргаа дээшлүүлэх улс орон хөгжүүлэх гэдэг чинь бас хүсэл хэрэгтэй юм шиг байна. Би одоо бүр тийм тэнэг хүмүүс дандаа сонгогдоод байна гэж байхгүй л дээ. Дээр дарга болоод байна гэж байхгүй. Хүсэл байхгүй. Дандаа нэг 5-10 төгрөг идхийн дон туссан болчихжоо.